Болдор шин харант гэдэг. Өнөөдөр бүгдээрээ энэ сэдэлт өөрийгөө хэрхэн сэрээх вэ? Өөртөө хэрхэн уран зориг өгөх вэ? Яаж би энерги тэ ханаас нүгдэх юм бэ энэ талаар яриагаа өрнүүлэе гэж бодож байна. Тэгэхээр мотивац буюу одоо энэ сэдэлт өгөх, уран зориг хайрлах энэ маань биеийн болон сэтгэлийн гэсэн хоёр багтж идэг юм. Тэгэхээр биеийн сэдэлт буюу одоо биеийн мотивац гэж яг юу юм бэ? Тэр одоо амьдрал дээр цөмөр аваад үзэл та хүмүүс маш их ажилдаг, ядардаг. За ядраад гэртээ те бос чаддгүй зарим нь гэртээ арчаад хөвтдөг. Өөрөөр хэлбэл энийг нөхөхийн тулд хүн юу хэрэглэдэг юм бэ гэхээр нэгдүгээр хөвтөд байдаг. Хоёрдугаар хаяа өөрийнхөө сэргээхийн тулд арх тамхи хэрэглэдэг. Хаяа кофе ууж хүн сэргэж идэг. Тэгэхээр энэ бүхэн маань юу хэлээд байгаа гэхээр бидний одоо хувьд энерги аюул том нөхөсч байгаа. Энийг эдгээр зүйлээр дүүрэх гэж үздэг байна. Гэвч энэ болдгоо. Яагаад болдгоо юм бэ гэхээр хүн өөрөө хичнээн ухамсарт махад боловч өөрөө амьтан. Физиологийн хувьд өөрөө амьтан. Тэгэхээр энэ амьтад яг яаж өөр энерги өгөх юм бэ гэхээр бүрэн ойртой байх хэрэгтэй. Байнгын хөдөлгөөнтэй тасгал сургалттай байх хэрэгтэй. Зүй зохистой хоолтой байх хэрэгтэй. Ингэж хүн өөрөө физиологийн маш зөв юм сэтгэлийн байдалд болдог. Тэгэхээр бид нэр ядарсан тэнхээгүй хүн өнөөдөр өөрийгөө сэтгэлээр хичнээн сэдээгээд үр дүн гарах үгүй юм байна л да. Цөмөр нэг жишээ аваад үзье. Таны байшингийн гадаа маш гоё үнэтэй машин байна. Тэр машин өнөөдөр бензингүй бол явах уу? Гоё хэмээрээ байж тань. Тэгэхээр энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр бид нэр өөрөө дотроосоо айгүй зүйтэй, зөв голдрол дэглэмтэй физиологи байж өөрө сэтгэгддэг юм байна. За хоёр дахь зүйл бол сэтгэлийн мотивацгийн хувьд бид нар гурван зүйлийн талаар зайлшгүй ярих хэрэгтэй. Таны зорилго маш том байх хэрэгтэй. Тэгжээж энэ сэтгэлийн мотивац үүсдэг. За хүмүүстэй ингээ яриад ижил тэгж ярьдаг шүү дээ. Одоо би ажиллаа нэг жаахан сайн илүү гүйцэтгэе. Би 7 хоногт нэг илүүтэй 10 цаг илүү ажиллаад миний цалиныг 20-30%-аар өсчүүл би болох гээд байна. Ч тийм үү. Эсвэл миний одоо юу гэдэг хийж байгаа үйлдэл илүү л жаахан их байвал би өшөө ингээд амжилт гаргах гээд байна гэж ингэж ярьдаг. Тэгэхээр бидний зорилго таны амьдралын хэм маяг өөрчлөлт хийх үеч тийм том зорилготой байж бид нар өөрсдөө сэдэгддэг байна. Үүнийг юу гэж ярьдаг вэ гэхээр одоо жишээлбэл аваад үзэхэд цөмөрөө эндорфин гэдэг гормон хүнд ялгарч идэг юм байна л да. Тархинаас дандаа ялгарч идэг. Тэгэхээр энэ эндорфин гормоны үйлдэлийг цөмөрөө хүүхдүүдэд ялангуяа компьютер тоглодог хүүхдүүдээр аваад үзье. Бид нар англи хэл сурах гэдэг өдөрт 1 2 3 5 үгээр нь чийшгэл ядаад байдаг. Хүүхдүүд компьютер тоглож байгаад англи хэл сурчдаг. Энэ ямар учиртай юм бэ гэхээр тарих өнөөдөр эндорфин одоо хүүхэд яадаг вэ гэхээр тэнд бол үг чийшлэх гэдэг гол зорилго биш ахна шүү дээ. Гол зорилго нь юу ах вэ? Тэр нэг мангасыг алахын тулд тэр мангасыг устгахын тулд тэр тоглоомыг ажилуулахын тулд тэр үгийг чийжилж идэг. Ингээд яг үнэн байдал дээр үр дүн юу гарах вэ гэхээр мангас үглээ тэр хүүхэд өнөөдөр тоглоомоо дуусгаад үр дүнтэй тоглосон юм. Ингээд тэр үгнүүд нь чийжлэгдсэн юм. Яг үндэ эндорфины нөлөө энэ өөрөө яадаг гормон юм бэ гэхээр маш ихээр ялгарч чадвал эйфори буюу одоо хүнийг ингэж сэтгэл хөөрлийн байдалд оруулдаг. Ерөөсө зарим ном сургууль дээр энэ гормоныг болохоор ад жаргалын гормон гэж ярьдаг. Тэгэхээр бид нар энэ ад жаргалын гормоныг маш их ялгаруулах ёстой. Ингийн тулд та өнөөдөр чинийн тулд үйлдэл хийн. Үйлдэлээс чинь дагаад үр дүн гарна. Үр дүн чинь таныг энэ эндорфины нөлөөнд одоо энэ мотивац буюу сэдэлтийг бий болгодог. Дахиад хэлье тийм үү? Маш үйлдэл хийн. Үйлдэл чинь өнөөдөр үр дүн гаргана. Үр дүн чинь таны буцаагаар сэтэл өгч идэг. Сэрээдэг буюу одоо уран зоригоор одоо хайрлж уран зориг чинь бадрааж идэг байна шүү дээ. За хоёр дахь одоо энэ сэтгэлийн гол мотивацийн хоёр дахь хэсэг юу ах вэ гэхээр бид нэр алхмыг жижигээр болдог байдаг. За энийхээ дараа ингэж чинь, энийгээ дараа ингэж чинь. Энэ алхмуудыг томоор хийж өгвөл түрүүний миний ярьсан эндорфин маш ялгарч чаддаг. Алхам чинь том байх хэрэгтэй. Өнөөдөр та нэг жижиг зүйлийн төлөө жижигхэн санаа зовж байвал тарих хүлээж авч чаддаггүй. За яг энэ 20%, 30%-аар цалин ихсэн багс ер нь ямар амгатай гэдэг ийм байдалтай ханддаг учраас бидний гол нөгөө зорилготой үйлдэл маань зүг болж өгч чаддаг. Тэгвэл өнөөдөр та дэлхийг дамнаж тийм үү? Өнөөдөр одоо та бүхэн миний профайлаар пэйжээр бас хайсан болов гэж бодож байна. Миний үндсэндээ амьдралын хэм маяг хөөшлөгдсөн. Би тэгж ярих их дуртай. Би нэг баригдмал юм байдал байдаггүй.
хизээ дуртай үедээ аялангаа ажиллаж чаддаг. Тэгэхээр таны амьдралын хэм маягийг өөрчлөхүүц тийм том зорилго байж чадвал үндсэндээ тэрэндээ хүрэх том алхмуудыг та өнөөдөр хийж чадчихвэл та өөрөөсөө дотоодоо сэтгэгдэж өгч чаддаг юм байна. За ингээд 3 дугаарт нь юу авах вэ гэхээр та өөрийн хувийн өдрийн тэмдэглэлийг байнга хөтлөж гараа. Энэ хамгийн чухал зүйл. Хүмүүс тэгдэг штэ. Би нэг тэр хүний юмыг ингэж сонссон. Би энэ хүний одоо амжилттай байгаа үгийг ингэж дуулсан. Энэ хүн ингэдэм байлээ, тэр хүн тэгдэм байлээ гэд ингэ яриад байдаг. Яг үндэ тэр танд таарах үгүй юу? Тэгэхээр өнөөдөр та 6 сараас 1 жилийн хугацаанд өөрийн хувийн одоо тэмдэглэлийг хөтлөх хэрэгтэй. Та өнөөдөр яг юу хийж байна? Юунд дээр ямар юм гарав? Юугээ яаж золруулав? Ямар гарцсан нь? Таны хувьд одоо өөрөлдөл энэ юу гэсэн үг инструкц гэж ярьдаг штеп. Энэ өөрийн одоо заавар амьдралын чинь зааварчилгаа буюу өөрийн зөв чиг хандлага амьдралын хэм маягийн зөв одоо хөвшлийн нөхцөл нь өөрөө бүрдэж байгаа юм. За ингээд та бүхэндээ нартя байлаа өнөөдөр цөмөрөө сэтэл тэ өөрийгөө хэрхэн сэрэх вэ? Яаж би дотроос гал шиг бадарч явах вэ? Энэ талаар ярилцлаа. Ингээд дараагийн видео хүртэл түр баяртай.